Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За бүгд одоо лазаныга овонгийнхаа тавдлаа тий. За тийм. Тэгэхээр ерөнхийдөө ойролцоогоор 4 үе байна гэж бүгдөө тооцоолоод соусаа тавьчих байгаа. За эхний давхрахтаа махтай планс. Эхний давхрах маань махан байгаа тий. За тэгээд лазаны гомгоо тавьж өгнө. За дараачих нь болохоор цагаан соус. энэ гомн бэлэн гомн байсан дээр үү гэртээ хийсэн дээр үү ямар нэг зүгээр юм бол Гомн ер нь бэлэн гомн авч ижил ер нь даа. Урагдахгүй байхаар та бол өдөртөө гурлаар их чинь үү тий? Тийм тэгэх юм бол илүү фреш илүү гоё л болно л доо. Тийм яг адилхан болж чадах болов? Чадна. Та хэрвээ юу ахын бол өнөөдөр цаг байсан бол би өнөөдөр гомныг бас чаналтлаа. Дараагийн удаа. Тийм дараа хэрвээ боломж олдвол. За өмнөхөө дараагаас нь махан соус хийж өгнө. За хийх үү. За өмнөхөө дээрээс соусныхаа дээрээс нь моцарелла бистек тий? Моцарелла бистек бол хурдан хайлж өгнө. Зуурал дунтгай одоо зунгаарлцсан тийм сэр болж өгдөг аа. За өмнөхөө дээрээс нь пармезан бистек. Пармезан бистек бол хайлахтаа юм уу? Ихтэй шаргалцсан биетэй болж өгдөг. За дахиад гомныхаа давхаргыг тавьж өглөө. Гомн бол урагдаж моргодод асуудал ачаалбал болох хэрэггүй. Угаасаа дараа нь зүсгтээд явах учраас. Нэвтрүүлгийн ивент итгэгч Good Fries. За тэгэхээр броуниго бүгдээр гаргаж ирээд Төвлөж саамж маш тийм. Хэвлэгч хിവэрээ хевлээд мөн голыг нь хевлээд голыг салгаад авах гэсэн үг. За ер нь донот хэлбэртэй. Тийм. Одоо ингээд тийм юм болно гэсэн үг. Голыг нь бүгдээрээ идэхээр хажууд нь бас хажууд нь аваад тавьчих юм шүү дээ. За энэ мэтлээ ингэж өөрийнхөө байгаа хэлбэр дүрсээр юугаа броуни гол хевлээд өгнө. Түүнийхээ дээрээс шоколадаа хайлуулж агаад дээдлэлт нь хүссэн хэлбэрээр дээр нь шоколадаа тавиад байна. Одоо бүгдээ ганачиг юм. Ганачиг бол шоколад whipping creamтэй болон хальж идэг. Гэтэ өнөөдөр whipping cream биднэрт олдог байсан учраас өтрүүлсэн сүү 7.1% туслахтай өтрүүлсэн сүүгээр ганачиг хийж байна. За одоо энэ бол зүгээр хөвлөцөн юм үстэй шоколадтай зөв хөлдөөцөн тий хайлуулаад хөлдөөцөн. Төрүүлсэн сүү гэхээр одоо жишээлбэл бидний бэлэн суучин бол 3% туслахтай гарч ирдэг. Төрүүлсэн сүүгээр гэрийн хүчил төрүүлсэн сүү бэлдэх тийм юм байна уу? Одоо хураас үл хэмдэг байна. Хураас үл чинь таслан өөр амар их учраас тас одоо тэрэн дээрээ тооцоолох гэсэн чинь тоо болно гэсэн үг шүү дээ. За одоо энэ чи чамайг наадахыг хийж хорно. Хийвэл 2 донат твисттэй. Түрүүн хөвлөхийг би харуулсан байгаа. Донат твистийг хөвлөжээд 30 минут орчим бас дахиж хөөлөх. За тэгээд дахиад хөөцөн байгаа донатаа халаас нь тосондоо шарах байгаа. Хитрхи бас олноор нь зэрэг шарж болохгүй. Тэгвэл тосны маань градус нь багасаад түүхий ирэх байгаа. Тосондоо оруулаад бас хөөж ирэх тийм. Одоо гаргаж ирээд халуун байгаа дээр нь ийсэн жижигтэй дүрээд тэгээд идэхэд бэлэн байна. За бидний ганач бэлэн болсон. За одоо шоколадын дээрээ тавихаар доошхоо ингэ зүрхөд орж шүү дээ. Тий, өөрөө урсгах хэрэгтэй байна. За одоо та бүхэн харна. За. Тэр гоё. Хамгийн гол нь мэдээж нөгөө ганачи минь халуун бижиж энэ мэн өөрөө цоорж гарна гэсэн үг тий. За энэ мэтчлэн броуниго бүгдөө ингээд лава кейк хийж болно гэсэн үг. Десерт гар дээр хүмүүстэй өгтөө зарим нэг амтаар
хэрэгтэй. За бидний хийсэн лава кейк маань ингээд бэлэн болж байна гэсэн үг. За миний донат ч гэсэн ер нь бэлэн болчлоо. Алтан шаргал болтол нь халуун гал дээр шараад бүлээн байхад нь 9 чихэртэй өнгөрүүл хэрэгтэй байгаа. За лава кейк бол үнэхээр гоё юм байна. Чи энэ танай ресторант гадгүй юу? Энэ Итали ресипи байгаа. Италич байгаа. Лава кейк байгаа. За тэгээд хүндээ мөнгөтэй лава кейк баг зэргийн зүсч өгөх хэрэгтэй байна. Лава кейк масл 300 г, өндөг 6 ширхэг, элсэн чихэр 600 г, ваниль 1 цааны халбаг, какао 90 г, гурил 190 г, мөн бекон паудер 200 г, цагаан шоколад, хар шоколад 80 г, өтгөрүүлсэн сүү 100 мг, масл 50 г, харин шоколадын хар дискэнд хар шоколад 140 г орно. За бид лазаньяга бэлтгэвтэй аяхтай хийх гэж байгаа тийм. За тэгэхээр энийг яг яаж хийдэг тухай бас эзэгтэй нарт заагаад өгөөе. Тосоо баг зэрэг оливын тос саан хийгээд түүнийгээ дээрээс пармезан бэлтгэв. Хатуу бэлтгэх ашиглаж байгаа юм тийм ээ. Хатуу бэлтгэх ашигласан. Хатуу бэлтгэхээрээ ингээд гандэр хийж байна гэсэн үг. Хайлаад дараа нь тусаж хэвэнд ороод хатах байх шиг тийм. За жиг сайн тарааж өгөх бах тийм ээ. Мэдээж чинь 5 хэлбэртэй болох учраас like the legend of the phoenix. За тэгэхээр үзэгчтэй өнөөдрийн бидний туршлага солилцсон энэ өдрийн одоо бүтээлүүд маань ингээ ширээн дээр маань тавигдсан байна. За эхнээс нь ахуулаад хэлэх юм бол одоо Ирэн маань хийсэн лазанья. За тэгээ өөртөө ингээд юу тайлбарлах миний бүр арааны шус гайчаад байна. За би өнөөдөр дахиад махан оромор буюу райс пепер рол хийсэн байгаа. Мөн цоо байцаатай бяцхан 100 хийсэн байгаа. За энэний шанс нь бол ерөөсөө нэг байгаа. Тэгээ энэ дээр бол зөвхөн самар майонез хоёрыг нэмэж өгсөн байгаа тий. За тавгалт нь ондоо. За энэ манай лазанья болоны зав тий. Тэгэхээр сэрэн каптэйсэн. Гэтэ бид нар болохоор сая сэрэ хийгээд тийм галаа жоохон бас ихтүүлсэн байгаа. Тэгэхээр нимкэн сэрэ багаар хийгээд нимкэн их юм бол одоо нөгөө сэр маань яг зорсон байдалтаагаараа жоохон хайлаад буцаад яхахтаа нөгөө сагс шиг ингээд сараалжтай юм шиг харагдах ёстой шүү дээ. Энэ дээр бол битүү тавгалсан. Сэрэ зодцсон. Тэгээд лазанья хийсэн байгаа. Энэ хажуудалд нь бид нар капкейкний хэвэнд илүү гарсан зургуудаараа капкейкний хэвэнд хийж лазанья хийсэн байгаа. Тэгээд мөн лава кейк. Лава кейк. За энэ үнэхээр гоё одоо тэр шоколадыг цоолоод орж байгаа хэсэг юмсэг тий. Нөгөө лава урсж байгаа юм шиг тэгж харагдсан. За энд бол бас арааны шүүсийг гоожсэн нэг зүйл бол далавч чихэрлэг далавч дахианы далавч ирсэн байгаа. Далавчны өнөр бол 7 нумар. Тэгэхээр гоё. Халуунаар бол үнэхээр сайхан байсан. За тэгээд урангоо маань бас донат твист хийсэн байгаа. Гэртээ ихэд амархнаар бас гоё нэртэй. бас их гоё. За энд бол миний rainbow смути. Яг нөгөө дараалж жоохон алдагдаа сүүл рүүгээ. Бүгд өгөх юм бол яг тийм бол ерөөсөө ямар ч хийсэн сахар ороогүй. Тараг, жимсгэн зүг юм байна. Тэгээ зарим хийсэн байгаа. За бид бүхэн өнөөдөр маш их зүйлийг сурч авлаа, хоорондоо танилцаад нэг өдрөө гоё бүтээлч өнгөрүүллээ. За тэгээд эзэгтэй нар маань үзэгчд маань та бүхэн нэвтрүүлгийн маань тухлан сууж үзсэнд баярлалаа. За тэгээд дараачихаа дугаараар бас ингээд эргэж бидэнтэйгээ уулзаж Sweet Kitchen-ийнхаа галтгоонд өргөдөж орж ирж байгаарэ. За би бол олны нэг одоо эрийг бол нэлээд хэдэн дугаарт орно гэж найдаж байгаа. За тэгээд урангуудаа бас баярлалаа. Баярлалаа намайг ч гэсэн энэ дугаарт оролцсон.
За бямбач гэсэндээ дараа чи удаа бас өөр хөөрхөн юм бүтээл санаануудыг гаргаад нэвтрүүлэгтээ оролцоорой гэж уриалмаар байна. За ингээд нэвтрүүлэг маань ийм сайхан ширээтэй одоо та бүгдийгээ одоо үдэж байна. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Баярлалаа.